Найз залууга өөрөөсөө ч илүү хайрладаг нэгэн бүсгүй байж гин. Тэр хоёр хамтран амьдардаг байсан бөгөөд энэ хорвоод тэднээс илүү жаргалтай хос гэж үгүй байлаа. Нэгэн өдөр хоёр хос маань удаан уулзаагүй багийнхаа найзтай уулзаж хөвгөлтэй зүйлс ярилцсан өдрийг их л зугаатай өнгөрүүлж гин. Багын найз нь үнэхээр ухаалаг, сайхан сэтгэлтэй, нүдэн дулаахан эр байв. Үннийг хэлэхэд энэ эр найзынхаа бүсгүйд эртнээс сэтгэлтэй байжээ. Бүсгүй ч энэ нүдэн дулаахан залууг өөрт нь сайн гэдгийг мэддэг байв. Гэсэн чи бүсгүйгийн нүдэнд өөрийнх нь хамгаас хайртай найз залуу л эр хүний ёсоор харагдана. Цаг хугацаа хөрсөөр 2 жилийн дараа гэхэд бүсгүй их л гонигтай баяр баясгалгүй болсон байна. Учир нь түүний хамгаас хайртай найз залуу нь өдөр ирэх тусам л танигдахын аргагүй өөрчлөгдөж их л уур уцаартай юм л хаших чичи загнаж хэрүүл үтдэг болжээ. Бүр нэг өдөр арх ууж ирээд агсам тавих шахуу юм болж бүсгүйн твчээр алдан утсаа шүүрэн гэрээсээ гарч гадаа зөндөө уйсан хэдийч сэтгэл нэг л онгоох янзалга. Тэгээд ядаж байхад учирлаад ярьчих найз ч байсангүй. Утсан дээрх жагсаалтаа хартал нөгөө нүдэн дулаахан залуугийн дугаар байж гин. Яагаад энэ хүний дугаар утсан дээр нь байсныг ойлгохгүйч. Нэг их удаан бодолгүй түүн рүү залглаа. Үүнээс хойш бүсгүй багын найзтайгаа байнга уулзаж ярилцдаг болж гин. Тэр яагаад ингэж байгаа юм бол? Мэдхгүй. Өөр хүнтэй болсон юм болов? Бүү мэдээ. Чи тэрнээс яагаад ингэж байгааг нь асуугаад өгөөчтэй. Иймэрхүү маягаар өрөмдөг байсан түүний яриа сүүлдээ илүү дотонсож бие биенийхээ сонирхол үзэл бодлыг хилцдэг болов. Найз залуугийнх нь хэрэлдэх нь улам ихсээр бүсгүй нүдэн дулаахан залуу руу гүйж очих нь ойширсоор. Эцэстээ тэдний сэтгэл бүр мөсөн хөрж найз залуугаас салжээ. Тэгээд төд удалгүй нүдэн дулаахан залуутай болцдог болж бас хайртай ч болж. Нүдэн дулаахан залуу бүсгүй хоёрын хайр улам бадамлан асч тэд хүүхэдтэй болжээ. Энэ хоёрын аз жаргалтай байх энэ мөчид бүсгийн хуучин найз залуу юу хийж байгааг сонирхолъё. Тэр хуучин найз охиндоо зориулж захиа бичиж байна. Гэхдээ энэ захиаг түүнд өгөхийг хүсэхгүй байгаа болохоор онгоц суулгаж нуглаад голд хөвлжээ. Залуу захианда ингэж бичсэн байлаа. Миний амьдралын ганц утга учир цорын ганц хайр минь. Би чамдаа чин зүрхнийхээ угаас хайртай байсан юм шүү. Би чамааг хязгааргүй хайрладаг шиг чи намайг хайрладаг байсныг би мэднэ. Тиймээс сонгор минь би нэг тэнэг зүйлс эзэн. Хонгор минь. Би эдгэшгүй өвчтэй болсноо чамаас нуусан. Энэ хорт хавдар намайг өдрөөс өдөрт идэж байна. Чамдаа мэддэхийг хүсээгүй учраас чиний хажууд хүчлэн инээж чамааг байхгүйд өвдсөндөө чичгэндэг байлаа. Чи санаж байна уу? Хоёулаа миний багын найзтай нэг уулзаж байсан да. Миний тэр найз чамд үнэхээр их хайртай байсныг би мэднэ. Тэгээд түүнийг олж чамайг дагуулan тэрэн дээр очив юм. Яг тэр үед би найдлага гуулсан гэдгээ сонсоод удаагүй байсан юм аа. Чамайг би түүнд татагдаж тэр найзыг минь хайрлаасаа гэж би хүссэн юм. Гэхдээ чи минь надад дэндүү хайртай байсан болохоор найзыг минь тоочч харахгүй байсныг би анзаарсан.
Үүнээс хойш би баг багаар зангаа хувиргаж эхэлсэн юм. Чамдаа уурлаж, хэрүүлүүдэж, амхандаа чамайг өөрөөсөө холдуулах гэж чармааж байсан юм. Бас чиний утсан нөгөө найзынхаа дугаарыг нууцаар хадгаж үлдээсэн юм л да. Нэг өдөр арх энэ гэртээ цацаад согтөг хүний дүр эсгэж очиж байснаа санаж байна. Худлаа агсан тавьж худлаа жүжиглэж чамайг уцаас шүүрч аваад өнчин нулимстай гарсан хон чинь миний зүрх зүсэгдэх шиг л болж хити эр хүн чилээ хүүхүжиг уйлж байсанс. Чамайг түнд дасахын хэрээр би гутарч бас баярлаж үлээ. Хайрт минь. Чи надаас чи яагаад ийм тэнэг зүйл хийсэн бэ гэж асуувал би чамд хайртай учраас чи надад хайртай учраас л гэж би хариулах байсан. Хэрвээ би чамд үннийг хэлсэн бол, хэрвээ эцсээ хүртэл чи намайг хайрлсан бол, хэрвээ намайг өгөхөд минь дэргэд минь чи байх байсан бол, намайг бурхны оронд залрах тэр мөчид чиний амьдрах хүсэл алдрах байсан. Чиний аз жаргал, хүсэл тэмүүллийг өөртөөгөө хамт булшилж үнэндээ би зүрхэлсэнгүй. Миний араас явж чадхаар тийм их зоригоор чи намайг хайрладаг болохоор тийм эминэл замыг сонгох вэ гэж би хайсан. Тиймдээ чиний намайг хайрлах тэр их хайрыг үгүй хийх тэнэг шийдвэр гаргасан юм. Намайг уучлаарай хайрт минь. Үхэн үхтлээ чамдаа үнэж хайртай байсан юм шүү. Тэнгэрийн орноос чамайгаа аз жаргалтай инээхийг харах надад сайхан байх болно. Залуу захиагаа дуусгаад зүрхрэн уйллаа. Болдогсон бол чамайгаа урт удаан хайрлахсан. Болдогсон бол жаахан илүү амьдрахсан. Болдогсон бол хайртайгаа эцсийн удаа харгасан. Болдогсон бол чамайгаа тэврээд үхэгсэн. Swing the heart